Сайн байцгаана уу. Монгол Космо технологийн коллежийн Японы хэлний багш Бурмаа байна. Өнөөдрийн хичээл Марокко номны 10 дугаар хичээлээс орно. За ингээд хичээлдээ орцгоё хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн шинэ үг гицьёби даваа гараг, кайоби мигмар гараг, суёби лав гараг, мокуёби пүрүү гараг, киньёби баасан гараг, доёби бэм гараг, ничиёби ним гараг, сэншү өмнөх 7 хоног, коншү энэ 7 хоног, рашү дараа 7 хоног. Эйго но гаккони икимасу. Англи хэлний сургууль руу явна. Бёин ни икимасу. Эмнэлэг рүү явна. Теннис оо шимасу. Теннис тоглоно. Имото га кимасу. Дүү ирнэ. Тамадачи то каймоно ни икимасу. Найзтайгаа дэлгүүрснэ. Bijutsuka mata wa hakobutsukan ni kimasu. Музей үзэхээр явна. Концерто мата wa party ni ikimasu. Концерт эсвэл үдшилтэд явна. Тамадачи то шокужи oo shimasu. Найзтайгаа хооллоно. За өнөөдрийн хичээл дээр орох дүрмийг үзье. N1, N2-т цаг, гараг, сар өдөр орно. За тухайн зүйлийн эхлэх, дуусах цагийг хэлэхдээ эхлэх цагийн хоонон кара, дуусах цагийн ард нь мадаг залгадаг. За жишээлбэл гицьёби кара, киньёби маде кайшани икимасу. Даваа гарагаас баасан гараг хүртэл ажилддаг. 9 цагаас кучи кара, гожи маде шигото оо шимасу. 9 цагаас 5 цаг хүртэл ажил хийдэг. Асуух үед нанжи ицүү хэрэглэдэг. Жишээ нь бёю wa нанжи кара нанжи маде desu ka? Эмнэлэг хэдэн цагаас хэдэн цаг хүртэл ажилдаг вэ? Гакко wa ицүү кара desu ka? Рашу кара desu. Сургууль чинь хизээнээс эхлэх вэ? Эх 7 хоногоос эхэлнэ. Нани жикан. Цагийн хэмжээ буюу хугацаа илэрхийлэх үед жикан гэсэн хэллэгийг ашигладаг. Нани хан нэг бүтэн цагийн тал хэдийг илэрхийлдэг. Мөн цаг хугацаа багцаалан хэлэх үед гурайг залгана. Жишээлбэл шижи жикан шигото оо шимасу. 7 цаг ажилдаг. Ичи жикан хан бенкё шимасу. 1 цаг хагас хичээлдэг. Нан жикан теннис оо шимасу ka? Нижи кан гурай шимасу. Хэдэн цаг теннис тоглодог вэ? 2 цаг орчим теннис тоглодог. За ицүүга ii desu ka гэвэл хизээ боломжтой вэ? Харилцагчийнхаа цаг завыг асуух үед хэрэглэнэ. Ицүү демо ii desu гэвэл хизээч байсан болно гэж хариулт өгч болно. За жишээлбэл ицүүга ii desu ka? Хариуд нь доёбига ii desu. Эсвэл ицүү демо ii desu гэд хизээч байсан болно гэсэн хариултыг өгч болно. Тухайн зүйлийн боломжийг асуухтай өгүүлбэрийн эхний үгийн ард wa нөхцөлийг залгаж хэрэглэдэг. Жишээлбэл party wa ицүүга ii desu ka? За өдөршлөг хизээ байж боломжтой вэ? Хариуд нь доёбига ii desu гэж болно. За ярьж байгаа хүн тогтсон цаг хугацааны боломжтой эсхийг асуух үед нани wa доо desu ka гэж асууна. За жишээлбэл раишү но гицьёби wa доо desu ka гэвэл эх 7 хоногийн даваа гарагт ямар вэ? За хариулт нь ii desu дайжообу desu гэж хариулж болно. Энэ зөвшөөрсөн хэлбэрээр болон зүгээрээ гэсэн үг. За эсвэл зөвшөөрөөгүй хэлбэрт рашу но гицьёби wa даме desu сумимасен гэх эх 7 хоногийн даваа гарагт боломжгүй юм байна. Уучлаарай гэсэн хариултыг өгнө. За ицүү, нанжи, доо гэсэн асуух үгээр өгүүлбэрт wa эсвэл гар залгах зарчим байдаг.
За асуух үгний ард га асуух үгний өмнө нь ваг ашигладаг. Жишээлбэл эцүү гэдэг нь асуух үг байна тийм ээ. Эцүүга ii desu ka гэж асууж байна. За асуух үгний өмнө ваг ашиглана гэсэн бол санжи ва до гэсэн асуух үгний өмнө нь ва орж ийн тийм ээ. За хариулах үед харин гагаар асуусан бол га, вагаар асуусан бол ва гэж хариулна. За жишээг харъя. Эцүүга ii desu ka гэвэл ничиобига ii desu гэж хариулна. За санжива до desu ka гэд вагаар асуусан байхад санжива ii desu yo гэж хариулж болох нь байна. За өнөөдрийн үдсэн дүрм ингээд дуусж байна. Та бүгдэд даалгавар өгье. За 10-р хичээлийн 1-р бүлэг хуудас 66 1-р дасгалыг сонсоод давтаж илнэ. Шинэ үгээ дэвтэртэй бичээд зээжлэх. 2-р дасгал сонсоод ABCD-гийн аль нэгийг сонгоно. За 3-р дасгалыг уншаад өөрийнхөө 7 хоногийн төлөвлөгөөг дэвтэртэй бичнэ. За 2-р бүлэг хуудас 68-ыг 1-р дасгалыг сонсоод хариулна. 2-р дасгалыг өөрөө зохиож хариулж бичнэ. За 3-р бүлэгт хуудас 69 хин нэгэнд баяр хүргэсэн ил затал дэвтэртэй бичнэ. За